Сайн байцгаана уу? Би нэг юм задлах гад тэгээд бичлэг хий гэж бодлоо л доо. Би хавар намар илүү нэг бичлэгэн дээр Vinted гэдэг нэг хуучин хувцас дардаг second hand тийм одоо нөгөө drift дэлгүүрийн аппликейшн тухай ярьж байсан шүү дээ. Би тэндээс юм авсан. Тэгээд ямар хөө ирсэн байна. Харъя л та. Я манай гэр бүр бичсэн байгаа юм би уус байгаа юм дуртай л та. Германчууд утлаа гадгүй би одоо энийг угаачна. Тэгэл болоо. Тэ энэ хөөх материалтай юм байна. Надад амар таалагдчих байна. Уул нь л хүнтэй утлаас л хүний утал мутал гэд муу гэдэг л дээ. Гэхдээ одоогийн байдлаар бол тэр бол надад хамаагүй. Тэг би нэг хэдэн евроор авсан гэж. Энэ Super Drive лөө тийм Японы тийм брэнд тийм үү. За мэдгүй хааны тийм брэнд явтаж Super Drive гэдэг тэрнийх тэгээд би окей үндсэн үнэн тэгвэр авсан үнийг бас энэ дээр оруулчих за. Энэ зүгээр л ахын ярьдаг болоо гэж байна. Ойд бичлэг хийгээгүй байна. Тэгээд шалгалт болох гээд би одоо өнөөдөр гэхэд өглөө боссноос хойш ингээд энийг ингээд бичсэн байна. Одоо энэ дэлхийн нүрийг дуусгаад тэгээд дахиад нөгөө тал маань ер нь жоохон дахиад нэлээд хийж байгаа. Тэгээд унтах тишээ хоол хийж идчихээд унтах тишээ андна. Одоо 10 хоноо л ер нь бол миний шалгалт болох гэдэг аахгүй юу? Ер нь бол тэгээд яа амар стресс бүр ингээд тэгээ 10 жилдээ сурж байхдаа ч ингэж хичээл хийдэг төрлийн хүүхэд байгааг байхгүй би ер нь ингээд юм шилжилтийн өмнө өдөр хараад ингээд тэгэл удацдаг эсвэл тэгэл азандаа найзад орчдөг тийм тэгтээ надад тийм бас амар муу юм бол байгаагүй тэгээ бодохоор ингээд толгойтой юм шиг заяа тэгтээ одоо ингээд хичээлээ ингээд уншингууд яг ингээд ойлгох юмнууд бол ойлгоод байгаа юм заяа тэгээ ингээд зарим юмнуудыг бүр заримдаа бүр ингээд сурах хүсэл төрөхгүй би яагаад юу нэг сурах юм бол энэ шүдтэй ямар холбоотой юм бол гэж үнээр бодож байна тэгээд Ausbildung эхэлж байгаа бол ер нь бол цаг тухайд юмнуудаа ингээ сайн сураад толгойдоо хийгээд аваад тэгвэл баг зовх юм байна. Тэг би угаасаа эхний Ausbildung-ийнхаа эхний нэг жилиг бол угаасаа юм яасан ч яах те ямар тааж Ausbildung болчлоо доо гэж өнгөрсөн байхгүй юу. Тэгсэн ч одоо тэгэл тэрнийхээ гайгаар одоо тэгэл ингээл толгойгоо шаагаад сууж ийн. Тэгээд манай нэг найз бас 31 шалгалттай байлаа. Тэгээ ер нь бол одоо ингээд нөгөө нэг одоо ер нь Германд абитур хүүхдүүд шалгалтаа өгж байгаа, Zwischenprüfung болж байгаа яг юм шалгалтын үеуд байгаа байхгүй юу. Тэгэл амар стресстэй дээрээс нь ингээ ханаад гарцсан. Тэгэл ингээ манай ажлынхан бас дээрээс ингээд бүр 3 4 5-аараа өгдөөл тэгэл ингээл 7 хоногоор Krankschreiben болоод эсвэл бүр зарим нь ингээд 2 3 өдөр ирэхгүй мышгүй тэгэл ер нь л их л хэцүү стресстэй сар ер нь бол ингээд дундаа орох чинь. Тэгээд нэг харсан чинь би бүр айл 10 сард одоо хичээл хийнэ гэж бичлэг хийгээл тэгэл би за тэгэхэд зүгээр 2 сарын өмнөөс биш сарын өмнөөс муу ёрлоо л яриад байсан шалгалтын маань урилга ингээд ирчлээ шүү дээ ямар амар юм бэ за бүгд надад амжилт хүсээрэй гэж тэр болтолч цай байна да хичээлээ дөө яг үнийг хэд би өнгөрсөн 7 хоног хүртэл ч юм уу ерөөсөө бараг хичээл хийгээгүй ингээд хайлтмал дорон гар ингэж хийжсэн л та яг уу. Тэгээд тухайн үед өгөх шалгалтуудаа бэлдээд ерөөсөө яг энэ нөгөө нэг төгсөлтийн шалгалтынхаа эхний хэсэгтээ ерөөсөө бэлтгэхгүйс ахгүй. Тэгээд одоо энэ бол өөр амар буруудах чинь. Тэгээд надаас амар хүүхдүүд асуусан нөгөө нэг яаж Ausbildung болсон бэ? Яасан байсан бэ гэдэг. Ер нь бол амар их хайх хэрэгтэй. Би бол бараг ингээд 80-аад газар руу Bewerbung бичсэн. Тэрнээсээ би 10 үдээс нь хариу мэйл авсан. Тэгээ би 3 газар Probe Tag хийгээд 2 газараас нь цус аг аваад тэгээд яг одоогийнхаа ажлыг бас сонгож байсан. Тэгэхээр ер нь бол зөксөлтгүй хайх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ойд бас Герман ингээд амар юм сонсогдоод байгаа шүү дээ. Ингээд ер нь бол хэрэг болохоор дандаа гадаадууд ингээд хэрэг хийгээл те. Тэгээд одоо гадаадуудыг гаргын марга гэдэг. Тэгээд ер нь бол одоо Германд ажиллах хүч багаага тэрийг нь ашиглаад чи ямар нэгэн ажил олчвол ер нь бол окей. Тэгээд цагаачлах магаш зэний тал дээр бол би ерөөсөө юу ч мэдэхгүй болдог хүмүүс нь болоод тий өндөр шалтгаан эрүүл мэндийн шалтгаан иймэрхүү юм хүмүүс тэрнээс ингээд юм олцсонгүй гэж цагаачлах гэвэл одоо бол ер нь хэцүү баг. Тий одоо бол ингээд цагаачуудаа харин цэсэргээрээ гаргаад тэгсэн чинь би өнөөдөр нэг хүний ярилцлага ингээд өглөө нойрмог гэж хата унсах сонсохгүй тэгсэн чинь чект гэдэг ах ингээд хүүхд тех нартайгаа тэгээд 17 жил чект амьдарч байгаа гэд тэгсэн чинь ямар гоё юм бэ чекийн орнууд чинь лалын шашинтай улсын иргэдийг юунд авдаггүй юм биш үү цагаачлалаар ингээд нэг авдаггүй юм биш үү тэр амар бодсон ер нь бол ингээд хараад хахад тэр нөгөө нэг одоо юм нийгмийн дорой буурай байдал тэгээ гэр бүлийн хүмүүжлээс хамаарат яг тэр хүн ямар байх тэгээ ингээд бие ер нь бас яаж авч явах тэгээд тийм хүмүүс амар нөлөөлт мэн гэж одоо ер нь ингээд одоо ингээд Германд сүүлийн үед болж байгаа хэрэгнүүд дандаа нэг тийм лалын шашинтай орныхан хүмүүсээс болцсон тэгэл тиймүүд ингээд
гадаадууд гэх юм бүх нийтээр гадаад ороод бид нар ч гэсэндээ гадаадууд нь орж байгаа ш. Тэгээ би ер нь бол бас анзаараад хахад ганц нэг тиймэрхүү юм жоохон эсэргүй юм өмнө нь мэдэрдэггүй байсан ч гэсэн сая яг сүүлийн 1-2 сармаар мэдэрсэн. Тэгээд би бас угаасаа сүүлийн 1-7 хоног ажлынхаа ихч мэгчтэй муудалцаал би ажил дээрээс уйлж үзээгүй байсан ажлынхаа ихчтэй муудалцаад уйлсан. Тэгэл дээрэс нөгөө цагаан сарын баяр болгонгод ч хүн чинь гэр орноо санд манал ингээл тэгэл дээрэс нь би цагийн ажил гэж жоохон нэлийн жоохон угаасаа ер нь юм стресстэйсэн байхгүй юу цагийн ажил гээд хаах тутун ойртой тэгэл тэнгуудлаа хичээл шалгалт боллоо яана гэж зовоол тэгэл ажил дээр ажлынхаа хэрэгстэй бид хоёр уучаа олсон л да бид хоёр сайн нэгт өдөр ярилцаад ингээд би биний суучлахгүй гэсэн гээд бид хоёр буруу ойлголцсноо засаад янзлаад уучаа олсон. Тэгтэл ягаад ч юм надад тэр хүний тэр үед хэлсэн үг нь таалагддаг байхгүй юу ингээд ойлгохгүй байгаа юм бол ойлгодог газараа байл та гэсэн байхгүй юу. Тэг би ойлгож байгаа болоод би өөрөө чи хэлж байгааг ойлгож байгаа болоод би энд уурлаад би энд ингээ уйлж штэ гэ бөөдөөс нь ингээ уурлахгүй тэгсэн чинь үгүй чи миний ингээ хэлж байгааг ойлгохгүй байгаа болохоор чи баг ингээ бухимдаад ойлгохгүй байгаа да бухимдаад ингээ тэгээд тав хүний харж байгаа би шинэ шкафт болсон гэхдээ ингээ хаалгын тогтоогоог байгаа яг л хаалганых нь нугсанд буруу нугсар чинь дахиад тэгээд нэгтэй өдөр дахиад бас нэг шкаф ирч магадгүй ирэхгүй ч магадгүй тэгээд би бас шинэ ортой болсон одоо жоохон заван байна дээр юм хүм тавьсан гэж чинь ийм ногоон өнгөтэй би хуучаа орныхоо 2 матрасыг тавиад шинэ орд нь 2 матрас тэгээд 4 матрас тийм байсан байдаг байгаа. Тэгэл одоо тэг хичээлээ хийгээл өчтөр би өөртөө аймаа гоё зинсэн уралтай шүлх хийж үзсэн. Стогоёсон ойд юу нас яваад шүлтэй хоол идэхгүй л бол жигчээ өөрөөгөө дэше өрөхөр болчиход шүү. Тэгээ одоо бүгд надад амжилт хүсээрээ. Би энэ бичлэгний араас ойд бичиж оруулна гэж оруулаагүй хэдэн бичлэгнүүдээ бас оруулнаа. Өнөөдөр бол 3 сарын 8 гоё нартай өдөр. Тэг би гинт бичлэг хийх шийдлээ. Би энд Германы нэг буланд 2 найзгаа гарч ирэхийг хүлээгээд найзгаа ээжтэй очиж золох гээд. Одоо гоё энэ гадаа сууж та гэсэн чинь ямар уддаг юм бэ энэ хотод чинь. Йоо ядарч штэ. Хачигт ямар халуун юм бэ? Энэ нар баг над дээр ойгоод байна. Амар нартай. За тэгээ өнөөдөр гоё өдөр болохгүй бүгдээрэнд нь биш өнгөрсөн ч гэсэн Мартин 8 төргийн өнөөдөр бол яг Март өдөр шүү. Манай хоёрнаас надаа одоо гарлаа гэж хэлээд 5 минут өнгөрсөн байна. Одоо гарлаа. Тэгээд хаалгаар гараад таар буугаад үүдээр гарч ирэхэд би яг уул нүүдийг ингээ хараа суугаад байхгүй юу. 5 минут бол хангалттай бүр. Одоо гарахгүйг л хэлсэн байна да. Яа ямар амар сууж байгаа би ч одоо эмхтэн юм шүү дээ. Манай найзууд гарлаа гэж хэлээ 8 минутын дараа. Яаж яа бэ? Баярын бид өдөр шалан дээр суулгаа. Somebody's watching me. It's my anxiety. Бас бичлэг оруулахыг хүлээж исэн үнэн ч үзэгчид та бүхэндээ баярлалаа. Шалгалтынхаа дараанаас итгэвтэй байна. Амлаж байна.